улсын салбарт байнгын санийн танилцуулж гэсээр ашиг малтай холбоотой тэгээд нотын бэлчээр газар тариалан түүхийг тээвэрлэх тээвэрлэх салбар тийм энэ ашиг малтай мал аж ахуй тээвэрлэх өмнө хамгийн тэгэхээр энэ Монгол улсын нийтдээ ингээд зохицуулж байдаг ерөнхий систем болгож авах юм бол яаж байгаль орчныг хөлтөлтөө болгох вэ? Аль салбар дээр нь хамгийн хаанаас нэхэх вэ? Аль салбар дээр хамгийн том асуудал байна? Тэгээд энэ гол салбаруудын хооронд байгаль орчны талаас салбар хооронд ямар уялдаа, ямар шинжилгээ байж болох вэ? Ийм асуудал эхлэе гэж бодож байна. Тэгээд би эхний асуудал нэг punkтаар тавья. Өдөржингөө доктортой байгаль орчны асуудал ярьдаг. Байгаль орчны асуудал маань өөрөө салбар болгоны асуудал байна. Тэгэхээр байгаль орчны асуудал дээр юу гэх юм одоо та бүхэн постерыг харж байгаа уугуурхай стац мөн одоо уугуурхай стацаас гадна ингээд гурван холбоо байж байна. Тэгээд одоо хамтдаа энэ холбоонууд маань үрээд хийсэнгүй. Бид бол үндсэндээ энэ өнөөдрийн одоо бас энэ уулзалт хилцүүлгийн зарчим зорилго юу гэсэн тэгэхээр бид үндсэндээ энэ салбар хооронд уялдаа одоо ямар юм бэ? Бодвол замын салбарын байгаль орчны асуудал ямар төвшин бэ? Өнөөдөр хавь хийж байна. Одоо хамгийн наадмын жишээ байна. Ахнаас Улаанбаатар руу явсан замын. Энэ замтай холбоотой харин тэгвэл төвчтэй ажлын төлөө олборлолтой холбоотой асуудал. Миний байгаль орчны асуудал юм. Хинчлэнгээр юу гэдгийг одоо яг хөдөө аж ахуйн салбар гэдэг хэдийн хэмжээний газар шилжээд хэдийн хэмжээний газар натарсан байна. Энэ одоо натарсан газрын үзүүлэлтийн асуудал энэ асуудал ерөөсөө олдохгүй. Тийм учраас энэ асуудалтай жоо анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас хөдөө аж ахуйн салбар маань тийм байж байна. Тэгэхээр яг энэ асуудал дээр тал талаасаа зөвшөлтсөө ямар одоо байгаль орчин байдал ямар вэ? Хаашаа одоо энэ одоо салбарууд маань байгаль орчны асуудалтай ямар одоо чиглэлтэй байна? Энэ утгаараа бид одоо яг мэргэжлийн холбоотой юм байна. Тэгээд хамтдаа нэгсэнгүү тэгээд одоо бичиг болон зохион байгуулалтын явуулж энэ бол эхний жил дараагийн жилээс бас оролцоо нэгтэй ингээд арай өөр төвшөнд явах гэж харж байгаа. Ахлуу бид зүгээр уухай гэж хатгаасаа илүүтэйгээр бусад одоо бүрэлдэхүүнч үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн ихүүсөөр хурдуулагч гэдэг юм уу? Энэ зүйлүүдээ бас тодорхой хэмжээнд эргэлдэж харах хэрэгтэй. Аль нь одоо ямар төвшөнд байна? Аль нь дээр нь одоо ямар бодлого байх юм бэ? Одоо тухайлбал бид энэ үзүүлэлтийн стандарттай холбоотой асуудлыг зөвхөн уухай гэсэн илүүтэйгээр бусад одоо салбар дээр энэ одоо үзүүлэлтийн бодлого, үзүүлэлтийн стандарт ямар байх юм бэ гэдгээр одоо бид бас англиар стандартыг бол бас нэг арай өөр төвшин хангах байх гэж явж байгаа. Нөгөө талаасаа юу гэдгийг тухайлбал одоо ингээд одоо та бүхэн хийж байгаа жил болсон менежментийн төлөв багтаасан арай өсвөр менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх хаалт 50% байж байна. За энэ уухай студийн хувьд бол хэрэгжиж явж байна. Гэхдээ одоо энэ дээр юу гэдгийг хөдөө аж ахуй юм уу бусад одоо салбарын өсвөрийн хувьд бол бас ийм хэрэгжилт өөрөө үгүй амтлахгүй байна. Тэгэхээр одоо энэ одоо бусад одоо салбарын уялдаа холбоо хангах илүү одоо хариуцлагч хариуцлагын тодорхой ойлгомжтой болох ийм зарчим руугаа явъя гэдэг байдлаар одоо өнөөдрийн зөвлөлийн өсөлтөд оршиж байгаа. Тийм учраас одоо бусад одоо асуудалтай анхаарал хандуулах сайн болчихсон юм. Надад нэг юм хэлэхгүй мэдээ. Хүчтэй хөнгө бай. Тэр сангийн удирдлага чинь хаана вэ? Тэр хүчтэй хөнгө маань яг байх юм уу? Одоохай юм хооцсон тийм яриа гэсэн шүү дээ. Мөнгө байх чинь уцаад авч чадахгүй. Тэгэхгүй болохоор зэрэг нөгөө хяналтан бас сэлээс болчихсон. Өмнө нь авч өгөө байх үсийг явуулсан гэдэг. Ийм тэгээд нөгөө бодистой дээр вэ? Энэ сайжруулах одоо энэ шинэ ийм бага одоогийн байдлаар таны хэлж байгаа зүйл 32 оны тохиом тэрбум төгссөн гэж. Энэ өөрөө төвийг хандуулж байгаа. Энэс бид үндсэндээ 2019 онд анхаагаа одоо зэрэгт хийсэн үзүүлэлттэй холбоотой асуудал 80 сая төгрөг авч үзүүлэлт.
тухайн уулуухан үйл ажиллагаа хаалтын үе шатнд буцааж олно гэж. Тэгэхээр ингээд яг нөгөө уулын цаалтыг харахад бусад цаалтны өгсөн юм шиг. Одоо яг өнөөдрийн түвшинд ямар процесс явж байгаа гэхээр журам шинжилгээ асуудал явж байгаа. За бүх одоо байгаль орчны газрууд одоо нордч хангалтаас санаа өгөх гэсэн. За энэгээр одоо юу гэдэг ер нь уулуухаас бусад төсвүүдийн хувьд гэх юм уу одоо тэр байшуулсан мөнгөөрийн асуудлыг буцааж авах ямар шаардлага. Тэгэхээр одоо энэ чинь нөгөө оролтны ороод идэх гартан байхгүй гэж буцаж байна. Тийм учраас ямар шаардлага хангаж яж мөнгөө буцааж авах. Яаж ингэсэн бэ? Энэ асуудал нөгөө тодорхойгүйгээс болоод тэр том сан хүмүүсийг гэдэг мөнгөний үгийг харахаар биш том байгаа гэдэг. Буцаад асуултын асуудлыг харахаар одоо тэр чинь нөгөө төрийн мөнгөөс илүүтэйгээр тэр аж ахуйн нэгжлэг бүтээгдэхүүн гэж байна. Барьцаа маш их. Магадгүй одоо аж ахуйн нэгжүүдийн хувьд тийм үү хариуцлагагүй уулзалтад холбоотой асуудлаар хаяа бүхэл явсан одоо төслүүдээр буцаад нөхцөлөд ихээр хуучин одоо жишгийг харах дээр 100 мянга тийм үү, 1000 төгрөг тийм үү, 2-3 сая төгрөг тийм үү яг одоо үнэлгээтэйгээ уялдахгүй тийм зүйл биш байна. Тэгэхээр одоо үзүүлсэн одоо сөрөг нөлөөллийнх нь хэмжээ буцаагаар байршуулсан мөнгийг буцаагаар одоо нөхцөлөд харьцуулахаар хэцүү. Тийм учраас зайлшгүй одоо энэ одоо сангийн асуудлыг эргэж харах хэрэгтэй. Орон гаралтын асуудлыг тодорхойлох хэрэгтэй. Тэгээ явж ирсэн дугаар цавтаа багтаа юм шийдэлтэй авах. Тэгснээр үндсэндээ одоо яаж зарцуулах юм буцаагаар одоо энэ буцааж өгөх одоо үүрэг биелүүлсэн тохиолдол одоо босоод өгөхтэй холбоотой асуудлыг одоо бусад салбаруудын хувьд маш тодорхой болгоод оруулж зүгээр уулуурхайн компаниудын хувьд энэ үнэлгээний хуулиараа хаалтын үе шатнд буцааж олгоно гэж бодож байна. Хаалтын үе шат юу гэж байна? За одоо одоогийн өчигдөр үнэлгээний тухай хуулиараа хаалтын төлбөр үйл ажиллагаа одоо хаагаас нь 3 жил байна. Ишматуудын хуулиараа нэгээс доош жил өгсөн. Ингээд энэ хоёр хууль маань өөрчлөлт юм тодорхой байна. Тийм учраас одоо тэр одоо тодорхойгүй зүйлүүдийг бид энэ журмаа илүү бас тодорхой болгох зузаан байна. Ийм зүйл байна. нөгөө талаас нь олон талын олцсон хүн байж байгаа. Тийм үү? Харилцаа ойлгуулсан зөв шийдэл үзэлтэй байна. Эдгээр зүйлийн слайдууд байгаль орчны чиглэл давталтаа үнэлгээний байгууллага химийн бодисны байгууллага үнэлгээ судалгааны биологийн судалгааны бидний хамтын ажиллагаа ийм одоо хэцүү хатуу зохицуулалттай уу тийм зохицуулалт байна уу гэдэг зүйл ингээд санхүүгийн соёлын ийм зүйл байна. Энэ талаар юу зохицуулах шаардлагатай юу хийж шаардлагатай. Тэгэхээр бүлээн үстэй санхүүгийн үйл ажиллагчид өгч байгаа гэж бодож байгаа. Төвхөд биш. Яг энэ нөгөө улаан санхүү төшөлсөн төшигтэй дааж үчний санхүү сүүлийн 20 гаруй жил хамгийн эрчимтэй хөгжиж чадсан гэж би өөрөө боддог. Тэгээд яг энэ үйл ажиллагаа хүчин нэр энэ одоо бизнес эрхлэгчид би одоо энэ санхүүтэй төшөлсөн энэ эрхлэлээр үндэслэх зэний хамгийн нэгдүгээр чанарч оролцож байгаа би хэлж байна. Тэгэхээр энэ төвхөд яг энэ хууль тогтоомжийн эрхлэлийг хангаад ирэх юм бол хууль тогтоомжийн эрхлэлийн хувь хэмжээ өндөр байгаа юм бол эдгээр одоо даавууд эрхлэх гэсэн нэмэлтээр байна гэсэн зөвхөн уулзсан санхүүтэй биш. Тэгэхээр BTT-ийн одоо зөвхөн газар ашиглалт байгалийн одоо баялагын гишүүнээр газрын одоо байгалийн нөөц ашиглаж байгаа газар ус ашиглаж байгаа салбараар хүмүүс бүгдээрээ ашиглаж байгаа тийм. Тэгэхээр яг энэ салбарууд дээр ингээд хатаар ашиглаж байгаа хувь хэмжээ олгоцсон юм. Тэгээд уулзсан салбарын хүмүүс маш олон жилийн зүйчдийн эсрэг буюу хад хэмжээнүүд за тэр хүн модч байна. Байгаль зүйлүүд айлах багстай минимум түвшинд байхад зориод өгдөг. Гэхдээ ашиглаж байгаа газар нутгийн хэмжээ ашиглаж байгаа усны хэмжээг бичлэхэд ихээр яаж ганцаар хичээгээд тийм бодит бүрдэн хөндлөлтэй байна гэж байна. Тэгэхээр нөгөө салбар дотроо бид хариуцлага хийх энэ дээр цэцэн гишүүн байгууллагын хариуцлага кодексыг би яг тэр кодексээр тавьж байгаа шалгуур үзүүлэлтүүд хангаад одоо үйл ажиллагаа хариуцлагыг хичээгээд явж байгаа энэ амжилтууд байна. Сүүлийн 5 жил. Тэгэхээр нөгөө энэ маань хууль тогтоомжийн эрхлэлээс гадна нэмэлт одоо үйл ажиллагаа хийх гэсэн үг байна. За
За яг энэ шиг одоо энэ бусад салбаруудаар бас урайлж байгаа харилцаа мэдээч яг энэ тэр юм хөдөлгөөнд бас хэмжээч тий. Тэгээд төвчлөлтийн эсрэг одоо яг энэ боловсон байгаа хүндэт бэрхшээлийг хамтдаа одоо тодорхойлоод хамтдаа энэ зүйлүүдийг бууруулах бол бид нар одоо нөгөө ашиглалтын газрын хэмжээг хадгалаад яг бодит нөгөө хайрцаг газраа хадгалах юм бол 0.25 усны ашиглалтын хадгалах бол 18%. Тэгэхээр бусад салбарууд маань хамтарч иж яг энэ газ марчигчдын ажлууд маань илүү бодиттой үр дүнтэй болох юм байна гэж хараад. Тэгэхээр нөгөө заавал хотод зөвлөхөөс илүү хариуцлага нэгийг урайлж байгаа статистик зүгээс ухааны зүгээс. За эргээд хариуцлага нэгээд бид нар яг одоо бодиттой ямар хэмжээ авах вэ? За мэдээж үгээр бодлын яам маань систем манлайлал үзүүлээд яг энэ хоорондын зохицуулалт одоо танилцуулгын бидний амжилттай хэмжүүлэх эргээд газ марчигчдыг ямар хэмжээ авах вэ? Өдөртлөг цаамаар санаад зөвлөдөө өөрөөс нь бодлоо санхүүгийн боломжтой өндөр байгаа. Иймээс дараа хариуцлагатай болохоор томоохон компаниуд бас нэг үлгэр жишээ гэж болох зүйлийг өгчлөөстэй хариуцлагатай компаниуд зүйлээ. Тэгэхээр түрүүн бусад салбартаа жишээ өгөх юм бодвол савж гэж харж байна. Санхүүтэй холбоосон түрүүн сонтоо үгүйсний анцоодод Ямааны зөвгийн үтц ойрцоо 20 жилийн 40 болсон тийм нэгж одоо өсөрсөн би одоо ингэж асуух гэдэг. Ягаад ямар хоёр дахин ямаас мөнгө олж ирсэн. Мөнгө олж байгаа юм гэж хэлсэн тийм. Тэгээд өөр бодсыг одоо хэрвээ мах зараад мөнгө олдог байсан бол өнний томоос нэгтгэж тийм. Эсвэргээрээс бид олсон. Тэгээд мах зарах дээр ингээд ковод тавьчихсан. Тэр яг боломжгүй байдаг. Тэгээд бодлого өсөлтөөр махных ингээд гэсэн. Зөвхөн ковод болохоор гараад чадахгүй маа. Иймэрхүү нөгөө яг энэ байгаль орчноос хайлаад тийм эцгийн бодлого чинь өөр салбарын орчсон хав хүмүүстээ улс орноо яг байгаль орчны судалгаа хийж байгаа. Судалгаа тэгээд иймэрхүү өөр одоо жишээ нь ер нь ингээд цогцоор наахаар бодлого гарах тийм байгаль орчны төлөвтэй болж байна. Хаана юу рогоо юм вэ? Бид нөгөө байгаль орчны асуудал гэж зөвхөн байгаль орчноор ярих ёстой. Байгаль орчныг одоо байгаль орчны орчны асуудал ч юм ярих ёстой гэдгээс болоод шийдлийг хангах асуудал. Ямар нэг жишээ нөгөө орлого хөрөхөөс гадна бүр татаас өгсөн шүү. Тэр чинь татврын асуудал. Хэрвээ бид нар энэ өнөөдөр татврын үйлдэл байдаг нөгөө болооч татврын юм яриад тэгэхээр тэр татврын асуудлыг ярьж ижил байгаль орчны асуудал шиг. Бид нөгөө том зургаар харахгүй жижиг хийснээс асуудлуудыг хариуцуулснаас болоод энэ цуг үүсэж байна. Жишээлбэл Улаанбаатар төгжрөлтийн сайд гэж. Төгжрөлтийн сайд гэдэг ганцаараа яваад төгжрийг шийдэхгүй шүү. Төгжрөлт юунаас болж байгаа нөхөр хүүхдүүдэд хөгжиж өгдөг цэцэрлэг сургуулийн байшинтай боловсролын сайдтай холбоотой. Тэгвэл санагдсан. Нийслэлийн засаг дарга гэдэг байна. Нэг нь агааны бүхэл хариуцаа олгогч, нэг нь одоо юу вэ? Эндээс санагдсан. Том зургаар уялдааг нь харж хийхгүй байгаас болоод өнөөдрийн асуудал үүсэв. Ерөөсөө Монгол орны хувийн байгаль орчны асуудлууд ярихад агааны бүхлийн асуудал гэж хардаг. Агааны бүхлийг бууруулах шийдэх хүмүүс таг 330 хүмүүс түүшээ биш. Ерөөсөө биш. Бүх үндсээр болж байна. Тойр 16 тойр болсноос асуудал үүсэв. Зөвхөн одоо Баянзүрх дүүргийн нэг хорооны иргэний шийдэхэд бол тойрны асуудал. Тэний хэрвээ тойр биш бүр Монгол иргэний тойр биш бол усын асуудал гэх байхгүй. Тэгэхээр байгаль орчны асуудлуудыг шийдэх андаа энэ эдгэцтэй холбоотой, улс төртэй холбоотой, татвартай холбоотой энэ асуудлуудаас болоо. Энийг зөв шийдвэрээс болоод байгаль орчны татвартай байх хэрэгтэй. Тэгээд жижигдээд усны асуудал. Усны хөрөнгө уссаа хариуцсан. Тэд чинь хууль хэрэгцүү. Хууль хэрэгцүү талаас ярьсан. Сайн жишээлбэл нэг бас юм. Юу сэтгэвтэй хамаагүй байх биш үү? Бид нар хог айлттай хэлбэл юу ярих вэ гэхээр цэцэрлэгийн боловсрол байсан. Бүгд хогоо хийх дадлыг ярихаас биш хог айлтгийгүүд дахин айлтар мэдлэг ярих бодоод биш байхгүй. Бид ус сүрээ том зургаар цогцоор харж шийдэх ёстой. Өнөөдөр ч бид том зургаар харж байна. Энэ ч
ямар ч байсан уурхай ялангуяа манай нүүрсний хамтлагчид тухайн орон дээр тооцсон усны нөөц гэдэг том төслүүдтэй байлцсан хязгаартай одоо юу гэж байгаа юм бэ? Тэгээд бэлчээр байна уу газар тариа зүйлж нөгөө хүмүүстэрээ зам усаа гэсэн яасан. Тэгээд нөгөө гадрын хөлтөөсдөө ийм усаа шийдэх юм уу одоо хаашаа явах вэ? 90 гаруй гадрын хүний ус гэдэг усны нөөц бас 90 гаруй гадрын ус байгаа гэдэг тийм. Та бүхэндээ би бүргээ усны газар саяхан одоо тайлбарлээ. За тэгээд байх орчны тогтвортой хөгжил усны асуудал маш нэг шаардлага. Тэгэхээр манай өөрөөр газар тариалан бүтээж хуу за тэгээд маргааж хуу авцсан бүхэл салбарт усыг ашиглаж байна, хэрэглэж байна тийм үү. За тэгэхээр ус ашиглагч гэдэг маань одоо ашиг олох зорилготой ашиглаж байгаа ус ашиглагч гэдэг. За тэгээд одоо эсвэл өрхийн хэрэгцээ юм уу одоо ундахуудаа ашиглаж байгаа ус хэрэглэгч гэж байгаа. За түрүүчийн нөгөө байх орчны яамны илтгэлээр бол гарч ирсэн. Ус ашиглал хэтийн одоо төлөв ямар байгаад байна гэсэн. Ер нь бол 2020 оноос эхлээд нийт одоо ус ашиглалт Монгол орны хувьд 591 сая метр куб байснаа 22 он 606.2 сая метр куб ингээ 2023 он 645.1 сая метр куб ус гэхээр одоо өөрөөр хэлбэл 2030 онд 2.3 дахин за ингээд 40 он гэхэд 3 дахин гэж усны хэрэглээ ашиглалт одоо ингэж нэмэгдэх хэтийн төлөв бол харагдаад байгаа. За тэгэхээр бид нар энэ асуудлыг яаж чад ер нь бол яг манай өсөлтөд өөр өөртөө одоо газар дор усны хэрэглээ бол жишээлбэл зарим газар гал хөтлөх хүрээ ашиглаж байгаа, зарим газар нэр хөтлөх хүрээ ашиглаж байгаа. За тэгэхээр одоо уур амьсгалын өөрчлөлт дээр нь одоо энэ мөнгө цэврийн хайрлалтаас болоод одоо энэ экологийн тэнцвэр байдалд алдагдаад ирэх юм бол манай газар дор усны нөөц бол бас хүмүүс эрсдэлд орж байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл гэхдээ газар дор усны нөөц бол бас сэрэгдэг одоо ийм байгаа шүү дээ. За тэгвэл яг хөө гэхээр одоо энэ асуудлыг шийдэхэд бол дээр нь одоо байх орчны тогтвортой хөгжлийг хангах за тэр буу модны усалраа мөн одоо ууд уурхайн технологийн усны хэрэгцээ, өмнө дахуу, зам талбай, хоолцол дарах за тэгээд одоо нэг биологийн нөхөн сэргийлт үүсэлтэй хамгаалт хийх за энэ бүхэл бол усны хэрэгцээ маш хэрэгтэй байгаа. За энийг одоо манай усны газраас одоо томоохон одоо усан сан хийх одоо төслүүдийг хэрэгжүүлэх гэсэн хөрөнгө оруулалтын асуудал одоо ингээ яригдаад нэлийн олон жил ангаа яригдаад тийм учраас одоо сүүлийн жилд болохоор ер нь одоо 333 одоо сум одоо нэг сум нэг нуур хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тэгэхээр энийг бол одоо сүүлийн бид нар одоо уул уурхайн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүх байгууллагч тий одоо шүүхийн усаараа юм эсвэл нөгөө ашиглаж байгаа болооч юм уу тийм ээ. За ийм байдлаар энэ асуудлыг шийдъя. Ингээд энэ чинь одоо хойж үедээ үлдэн дээр нь одоо бас юм байх технологийн тэнцвэр байдал за тэгээд бүх юм одоо ингээд гадрын усаар хөрвүүлээ. Тэгвэл томоохон төсөл хийх хөрөнгө их хэрэгтэй бол бид нэр өөрсдөө нийгмийн хариуцлагынхаа хүрээнд одоо энэ бага одоо хэмжээний юм одоо анаа нормал ажихуу газар тариалан за мөн одоо байх үйлдвэрийн усан сан жижиг усан сан хөв байх гэсэн ийм бодлогыг бас ингэж хэрэгжүүлж ажиллаж байна. За тэгээд бас мэдээж одоо манайх одоо усны газар 3 янзын хөрөнгө хардаг. Нэг нь бол нөөцийн хэмжээ бол усны болгоч нөөцийн хөрөнгө за ус ашиглуулах хөрөнгө за тэгээд хайр усны хөрөнгөлөөр ийм 3 хөрөнгө одоо гаргаж ажиллах ажилтна. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл урьдчилан байдлаар бид нэр ийм усыг одоо танаа дээр уурхай ашиглана тооцоолоод өгч байна. За тэгвэл байгаль нөөц ашигласны төлбөрийг улсад олгож тухайн одоо сум дүүрэг аймагт төлдөг. Тэгэхээр өөрөөр хэлбэл та нар одоо шугам хоолойгоо тоолуулж байгаа тоолуулж
хуулиараа болохоор 35 хүртэлх хувийг эргүүлж одоо тухайн орон нутгийн сүм төрөлхтөөр одоо авч ашиглах ийм боломж байдаг. За өөрөөр хэлбэл тухайн одоо гол бариг одоо нуур тайван сэргийлэх юм эсвэл булаг шамдыг ашиг хамгаалах эргүүлж байгаа. Тэгээд нөгөө зарцуулах заал байдаг. Тэгэхээр зарим аймагуд бол үеийг хөгжүүлээд зарим нь болохоор маш бага хэмжээгээр хөгжүүлж байгаа. Усны төлбөрийг ингээд буцаагаад нөгөө одоо резервийг ашиглаж бүх байгууллагч юм дээ. Яг хэрэгцээгээр хэр гэдэг юм бэ? Тэр нэг чинь аваад нөгөө тэрийг одоо нөгөө байнга орчин аж жуулчлалын газрууд аймагуудын төсөлтөөс болоод иргэдийн хурлаараа батлуулаад тэгээд зарим аймагуд харин үнэхээр сайн авч ашиг хэрэглэж чаддаг. Зарим аймагуд болохоор яг төсөв мөнгөөс болоод тэрийг энэ сум болгон нуур байгууллагын гоё санаачлалж байгаа юм байна. Мэдээж угаасаа Монгол улсны өсөлтөж ашиглах соёлтой байна тийм. Тэгээд мэдээ таахгүй мэдээж хуваалцах Улаанбаатар хотын жишээ нь усны хэрэглээ 260 мянгаас одоо 300 мянган куб метр болсон байгаа юм. 300 мянган куб метр ойролцоогоор 100 сая куб метр чинь. Энэ усны албан 600 сая яг байж 100 сая Улаанбаатар тийм. Нэг удаа хэрэглээд ажиллаж байгаа байна. Нэг удаа хэрэглээд ажиллаж байгаа. Тэрийг ингээд бохор усны байгууламжаар нь зөвшөөрөлд буцаагаад ажиллуулдаг байгаа өөр юу ямар нэг ашиглах юм бол уурхай том төсөл том цахилгаан станцууд өсгөөд 5-аас 10 сая куб метр болсон. Тэгэхээр энэ 23 оны тооцоололтоор одоо бид нар юу том мэдээгээ гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр 645.1 сая метр куб усыг Монгол улсын хэмжээнд ашиглажээ. За энэс 208 саяыг уулзах салбар. За тэгэхээр 265 сая нь болохоор одоо мал аж ахуй газар тариалан хоёр нийлүүлээд үдээ аж ахуй ийм тэгэхээр усны төсвийг байхгүй шүү бай маш их хэрэг хайжээ. Яаж ухаалаг ашиглах вэ гэдэг нь зөв зүйл байна. Бид нар бол төвтэй байх гэдэг төвтэй ирэх хөрөөр байгаа усаа хөдөлгөөнтэй тэр болохоор мэдээж төслүүдтэй хий үйлдвэрөө хөгжүүлж цаа бидний зогсоо гэсэн үйлдвэр төвтэй хөгжиж биш төвтэй байх гэдэг асуудал байж байна. Яаж төвтэй урагшаа явах вэ гэдгээс яаж яана. За ингэ бид нэгдүгээр раунд дуусна. Миний баримтат бол 2 раунд болов. Тэгээд өнөөдөр бас 2 удаагийн зүйлээс асуулт аваад тэгээд дараа нь дахиад үүний асуултаас тэгээд асууя. Тэгэхээр за энэ байгаль орчин нийгэм засаглалын ESG стандартыг Монголын цаашдаа заавал гооч өмнө зүйлээ санаас гарах юм уу нэг юм байна. Одоо саяхан дааж нийгмийн засаглалын асуудлыг төсөвлөж хэлчихсэн яриа. Яг нөгөө бодит байдлаа бас яг дөрөвч дүн хэвээр үүсгэж байна. Яг энэ олон улсын стандартууд гэдэг маань өөр өөр шиг шаардлагатай. Одоо ISO стандартууд бол хууль домжоос гадна дахиад нэг өндөр шаардлага авах тэрний хэрэгцээг хангах тийм амархан бол одоо стандартууд байдаг. За манайхаа одоо бас бүгдээрээ ISO стандарт гэдэг зүйл манай удаа гэхээр шопинг төслүүд компанид яриад байдаг. Яг тэгтээ системийн бодитгүйгөө хүртэж чадчихна уу, системийг зөв хэрэгжүүлж чадчихна уу, нэвтрүүлж гин үү гэдгээр ярих юм бол дахиад нэг өөр асуудал яригдана. За энэтэй адилхан бас ESG засаглал гэж яриад байдаг. Гэхдээ яг өнөөдрийн түвшинд манай яг энэ засаглалын одоо шаардлагыг хэдэн байгаад бодиттой. Тэрний наан бол бид илүү яг бодит зүйл нь байгаль орчин гэвэл байгаль орчны хөлт номж маань биелхэнтэй багц байдаг. За нийгэм гэдэг иргэний нийгмийн байгууллагууд бас сүүлийн 20 гаруй жил маш эрчимтэй ажиллаад тодорхой бас үүргээ гүйцэтгээд яг энэ удаа салбарыг хөгжлийг бас өнөөдрийн түвшинд гаргахад бас их бүлэг болсон гэж хараад байна.
Тэгэхээр энэ нийгмийн оролцоо энэ эрх сайжны салбартаас аюул хүчтэй орж ирсэн. Эргээгээ бас хажуудлаас одоо сануулдаг тий одоо энэ чинь болохгүй гэдэг тэрнийх нь одоо юуг нь маш сайн хүлээж аваад үйл ажиллагаагаа сайжруулаад явж байгаа салбарыг уудахаас авах гэж байна. За засаглалын асуудал мэдээж засаглалын асуудал дээр компани засаглалын асуудал яригдсан дахиад энэ өөрчлөлт хэрэгжлийн асуудал гэх юм бол тэгэхээр бид нар дотооддоо байгаа хууль эрх зүйн шаардлага хангачаа бүгдээ тусалтайячаа дараа тэр олон улсын түвшний стандарт руу бид тэмүүлье. Түүнээс бид нар одоо урдах хууль эрх зүйн шаардлага хангаагүй ээж тийм агаарын одоо олон улсын өндөр шаардлага стандартыг ярих нь тэр оновчтой болдог гэж хараад байна. Тэгэхээр бодит одоо бид хууль тогтоомжийн хэрэгцээг хангах гэдэг маань өнөөдрийн бидний үйл ажиллагаа явуулж байгаа одоо иргэн хүнийч хувийн эслийн системийн төрийн өмчт компани одоо жишээ үйл хамааран бүгдийнх нь одоо үүрэг байна. Тэгэхээр энийг хэлээд насны дараа бид олуулсан юм байна. Тэгэхээр сайн дараа ч асуудал дээр бид нөгөө хуулиар авах эрхүүгийг яриад байгаа. Иргэн болгоны үүрэг одоо иргэн болгоны эрхтэй яг энэ даатгч асуудал дээр очсон. Тэгэхээр энэ дээр бид хариуцлагатай иргэн бай, хариуцлагатай одоо компаниуд бай, хариуцлагатай одоо ганцхан уулнаас авч хариуцлагатай одоо салбарууд өгөө. Тэгэхээр хариуцлага нэгдэж гэж уриалаад байгаа. Мэдээж хэрэгжлэлтэй холбоотой асуудал гэж байна. Уухай статус гэж байна. Ер нь бол одоо юу гэдгийг хариуцлагагүй уулуугаас болоод энд уулуугаа компаниудыг хариуцлагагүй мэт харж байгаа юм зүйлүүд юм байна. Зүгээр одоо яг хууль эрх зүйн шинжилтэй холбоотой асуудал ярих түрүүнээс амснаар хэлсэн. Үнэхээр хууль эрх тогтоолтой нийгмийн нөлөөллийн үнэтэй холбоотой асуудал явж байгаа. Бид өөрсдөө байдлаар ард орчны үнэлгээний жоон гэсэн азийн тогтоолоор 2014 энэ тогтоол дээр бол ямар асуудлуудыг бид оруулж ирсэн гэхээр бол нийгэм үзүүлж байгаа нөлөөллийн асуудал юм. Тэр өргөлмөлийн одоо шийдвэрлэх багтуулалтын асуудал ямар байна? Энэ өөрөө цаашлаад олон улсаас тавьж байгаа шаардлагыг одоо бас нэг зөвлөхийн асуудал. Бол одоо юу гэдэг олон улсын төсвөлбөр явахад одоо Азийн улсын банк юм, Дэлхийн банк юм болж явахад хөл төлөв бичвэр болж. Нэг нь Монголын үнэлгээний хуулиар үнэлгээ хийж. Нэг нь одоо юу гэдэг олон улсын байгууллагын стандартын дагуу хөл төлөв үүсгэж. Энэ асуудал дээр бид Дэлхийн банк, Азийн улсын банк юм бусад олон улсын байгууллагууд уулзсан. Үнэхээр танад хууль эрх зүйн орчиндөө энэ шинжилгээ хийж чадах юм бол бид дахиад одоо юу гэдэг параллельны одоо өөр бичиг баримт хийгээд хасаа илүүтэйгээр манай одоо суулаад татсан юм бол одоо би хүлээж авах бэлэн байна. Тэгэхээр нөгөө цаагаад юу гэдэг нөгөө бүтээн байгуулалт хийж байгаа гэдэг нь энэ төслүүдээр хийж хамт нь бас хэлээр бас багсан. Нөгөө талаас одоо энэ бичиг баримтаа өөрөө олон улсын стандарт шаардлага хангаад явна гэсэн. Ийм зарчим байна. За, ингээд цагаан боосны бохирдуулалтчдын агаар үзүүлж байгаа төвшин гэх юм уу? Ямар төвшин байгаа вэ? Ер нь одоо цаашдаа ямар үйлдвэрлэж шаардлагатай ер нь түрүүгээр Улаанбаатар хоттой харьцуулаад Улаанбаатар хотод жишээ нь өвдөө агаарын бүтээл гэх шалтгаанаас бүснээс үүдтэй шалтгааны бохирдол асуудал их байхад ертөнцид ялгааг бол одоо гэр ороод өвдөө яагаад агаарын бохирдол хавар намтай гэх юм. Хавар намар сэхний хурд. Сэхний хурд гэх байхад цагаан тоосны бий. Одоо автогээр машин ирсэн бусад өчтөр цаан болсон байна. Юу үзэх болж байгаа гошгоолтол цаан болоод байна. Яг зүгээр шилжилтийн хувьд бол хотын төвөгөө сахигтай чиглэл бол цөөхөн үлдээд байна. Ихэвчлэн баруун хойноос сахигтай тэгээд жавхлах чиглэл бол 100% чиглэсэн. Энэ автодлог бидний судлаа хамгийн их байна. Тэгээд хамгийн цааталтаа түүний цэв сум гэж 100 км хоорондоо зөөгдөж байгаа. Энэ зөөгдөг байна. Энэ бол дандаа одоо 4-5-аас 10-аас ийм байна. Мэдээж яг энэ чиглэлээ даваа байгаа айлууд
хамт цэвэр юм. Тэгээд сахны ихтэй байгаа тосчтой үед бол багын чанарын стандарт одоо том тосчтой тосны стандартаас илүү болж байгаа тийм. Айл тохиолдолтой биш юм. Ийм биш. Эцэгтэй холбоотой өдөр бидний за таацсан. Эцэгтэй холбоотой байгаль орчны одоо нийгмийн эдийн засгийн хаалтын чиглэлээр үйл дагаврын талаар өдөртөөс асуусан байдаг. Одоо танай байгууллагын талаар ямар хугацааны үзсэн асар байгаа юм бэ? Байгууллагаас хэлсэн зүйл бол тийм хаалтын төлөвлөгөөний асуудал бол одоо бас манай яригддаг болоод байна. Энэ хууль эрхлэл зохицуулалтнууд нь бас одоо хуучны одоо бас хийдэг ихчихсэн. За зохицуулалтын үед яаж гэсэн тэгэхээр олон улсын төслүүд олон улсад байдаг жишгээр олон улсын стандартын дагуу хаалтын төлөвлөгөөний одоо төлөвлөгөө гаргаад явж байгаа юм тохиолдол бас байсан. Тэгэхээр яг энийг бол нөгөө надаас биш те яг одоо энд амьдарч байгаа иргэн орон нутгийн иргэн компани энэ хаалтын төлөвлөгөөнд хамтарч ажиллах хэрэгтэй. Эргээд энэ уулын одоо үйл ажиллагаа зогсоод хангалттай явах энд ямар ажлын байр үлдсэн байх хэрэгтэй тийм. Эргээд орон нутгийн иргэдийн амжиргааны их хүсэл юу болох вэ? Одоо энэ ажлын байр 7,000 хүн ажиллаж байгаа гэдэг нь ярьж ирсэн. Тэр энэ 7,000 хүн одоо ажлын байрыг дахиад өөр ямар ажлын байраар оруулах боломжтой юм. Асуудал дээр одооноос энэ орон нутгийн иргэд маань өөрсдөө төсөвтэй харьцсан арга ажиллаж өстой гэж бодож байгаа. За тэгээд бид нар яг уулын салбараас одоо эдийн засаг үзүүлж байгаа шууд нөлөөлөл дотор хураамж амаа төлбөрөөр өсөн цэцгээр явж байна. За дам нөлөөлөл буюу энэ хамгаалны төлөвийн бодлого маань өөрөө бишсэн эдийн засгийн дам нөлөөлөл бий болох боломжийг одоо олох ёстой юм бодлого байдаг компаниудын. Тэгэхээр манай одоо хариуцлагатай уулын кодексийн нэг одоо шалгуур үзүүлэлт болох нөгөө нээлттэй ил тоо засвар дээр одоо манай зүйлс компаниудыг хамгаалны төлөвийн бодлогыг зарж удирдлагын одоо үйл ажиллагааны шаардлагатай бодлоо авах тийм арга бүтээгдэхүүний хэлбэрээр юун дээр одоо түшиглээд энэ орон нутгийн хэмжээний төсөвлөрүүдийг одоо чадварчуулах, ажлын байрыг шинээр бий болгох зэрэгээр энэ нь удирдлагын төслөөс үл хамаарсан эдийн засгийн одоо тийм үйл ажиллагаанд ихтэй оролцох боломжийг бас олгож өгөх боломжтой зүйл болоод байдаг. Цаашлаад үндэсний хэмжээний асуудал. Тэгэхээр энэ төслөөс одоо эдийн засгийн дан нөлөөлөл хамгаалны төлбөр болгоод боломжтой гэж байна. Тэгэхээр компаниудаас одоо яг эсэргүүцэх биш тийм ээ үйл ажиллагаанд нь мэдээллийг зөв мэдээллийг өөрсдөө ирээд олж авч байгаа. Яг одоо бид нар өнөөдөр ямар байдлаар хангаж явахыг эндээс яаж өргөж хүртэх үү гэдэг. За тэгэхээр хамгаалны төлбөрийн бодлогоор дамжуулаад одоо эзэн тод жишээ жижиг үйлдвэр бизнесүүд хөгжүүлээд цаашдаа энэ нийгмийн амжиргааг иргэдийн амжиргааг авч ирэх тэр боломж төрсөн бүрдэх бас боломж байгаа гэж хараад байна. Тэгэхээр бидний хувьд бол одоо намар уулын долоо хүрээд хамгаалны төлбөрөөр нэг судалгаан болгох санаа бодлоо бидний хамгаалны төлбөрийн бодлоо эдийн засгийн дан нөлөөлөл бий болох. Одоо ирээдүйд манай төслүүд манай шууд 7,000 ажил байна тийм үү? Дам одоо 5,000 ажил байна. Бий болгож эргээд эдийн засгийн шууд нөлөөлөлөөр дан нөлөөлөл гэрээ гэж ярьж тэрүүрээ үүсгэх боломжтой зүйлс байна. Тэгэхээр хамгаалны төлбөрийн бодлого гэдэг нь өөрөө маш том одоо чухал үүрэгтэй бодлого байгаа. Тэгэхээр нөгөө асуудлаа зөв тавьдаг, асуудлаа эргээд араас нь одоо тийм тэрийг одоо хэрэгжүүлэхдээ бас бид өөрсдөө нэг юм санаачлалтаас ажиллах. Систем болоо гэж чинь хаалтын дараа энэ одоо хотын ирээдүйн амжиргаа яаж явах вэ гэдгээс мэдээлэл бодлого тодорхойлох гэж байна. Он нөлөөлөл төслийн дан нөлөөлөлтэй холбоотойгоос мар бичээрийг сэргээх мар ажлуудын яаж хийж чадах вэ? За би бүхэн бол ирээдүйн инженерүүд гээд санаачлагыг гаргаад 2 жил болж байна. Тэгэхээр зорилго нь бол ерөөсөө инженер хүмүүсийн ус орны ирээдүйд болж байна. Яг энэ дээр одоо бүтээдэг байгуулдаг тийм шинэ одоо санаачлаг гаргадаг. Өнөөдөр манай ирээдүйн инженер одоо хөтөлбөрийн хүрээнд дэвтэр шинжилгээний хурал тэргүүн байна гэсэн оюутан маань энэ шинэ одоо баг инновац гэртээ одоо энэ био задлалт бүтээгдэхүүн танилцуулга хийж байгаа. Тэгэхээр яг энэ дээр бас дахиад сонирхолтой нэг хэлбэр нь юу байсан бэ гэхээр яг энэ бэлчээрийн одоо даацлалсантай холбоотойгоор эвдэрсэн газар хэрхэн нөхөсгөөгээд хайсан оюутнуудын хийсэн судалгааны ажил байсан. Тэр бол маш сонирхолтой. Тэгэхээр түрүүний одоо манай
панелистуудыг хэлдгээр энэ салбар хоорондын уялдаа холбоог сайжруулснаар бидний одоо сүмнүүдийг бас боломжтой байна тий. Тэгээд үдэ аж ахуйн салбар нөгөө хариуцлага мэдээч гэж уриалдаг бас санаа тэрэг. Тэгээд бид нар хамтарч ийж одоо бид нарт сайн туршлагатай баг санаа даатаж онжирсараа сайжруулсараа өнөөдрийн түвшинд бол уулын хариуцлагатай төсөөлөл хүрсэн байна. Энэ сайн туршлагыг бид нар бусад салбартаа одоо түгээ хамтарч ажиллах хариуцлага мэдээч гэж уриалж байгаа. Тэгээд үдэ аж ахуйн салбар буюу мад аж ахуй гадар тариалангийн салбараас хамтарч ажилласнараа бидний төвчдийн хэсэг бас нөө харагдаж байгаа боломжтой. За энэ дээр бас олон улсын сайн туршлагаас төвлөрөх боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр яг энэ дээр тодорхой арга хэмжээтэй контракт хийх боломж байна. Байхны ашигласан бүхэн боодыг 21-ээр хүн амын уул давхын зорилгоор ашигласан усыг төлөвлөс төлөвлөлт заасан. Ихэд ус ашиглах үндэслэл ашиг бол зорилгоор тооцсон байгааг тайлбарлаж өгнө. Ер нь бол усны тухай хуулийн байхны ус ашигласны төлбөрийн тухай хуулийн 21-ээр өмнө дахин ашигласан усыг чөлөөлдөг байсан. Тэгээд 2023 оны үеэс эхлээд уул уурхаад хамгийн одоо ашиг олох зорилгоор ажиллаж байгаа энэ утгаар нь бас энийг болохоор ашиг олох зорилгоор өмнө дахин усны 15% экологийн эдийн засгийн нөгөө төв хэмжээг нь 15% гэж төлбөр наваад байсан. За энийг одоо ер нь бол хүмүүсээс дамжуулаад хийгээд нөгөө хаана хийгээд энэ бол ойлголцоод төлбөр наваад гэж байгаа. Одоо энэ угаасаа нөгөө усны тухай хууль өөрчлөлт оруулах энэ хувийг бас бүрч одоо нэмэгдэж байгаа. Яа тэгэхээр би энэтэй холбоотой байгаа юу гэхээр урд нь бол нөгөө нэг бид нар урьдчилсан байдлаар тооцоолт хийхдээ засгийн газрын 326 дугаар тогтоогоор газрын доорх ус нь 20%, за тэгээд гадрын ус өөр хэмжээ 10% гэж байдаг гэсэн шүү дээ. Тэр нь 2022 оны 11-р сард батлагдсан 416 дугаар засгийн газрын тогтоогоор газар ашиглалтад олборлон баяжуулах, за дээр нөгөө эзэс баяжуулах, тайлбарж онш баяжуулах дээр болохоор арх бивний үйлдвэртэй газар доорх усны нөөц ашигласны хувь хэмжээг болохоор 35% газрын доорх усны нэмэгдсэн байгаа. За тэгээд гадрын ус нь болохоор 20% болж байгаа нэмэгдэж батлагдсан байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл Сэлэн бүрний сав газар хуучин 977 төгрөгөөр боддог байсан бол одоо 1710 төгрөгөөр боддог болсон гэсэн. За тэгэхээр одоо энэ төлбөрийн хэмжээ бол 416 тогтоогоор нэмэгдэж байгаа шүү. За дээр нь уул уурхай одоо энэ ахуй ашиг олох зорилготой 15% тооцож байгаа шүү. Төлбөр модны тусгаар за энэ бол одоогоор байхгүй байна. Гэхдээ ер нь бол бодлогын түвшинд яриад одоо зөвшөлтөд төлбөр модон тэр ногоон байгууллагууд ашиглаж байгаа усыг одоо чөлөөлөё ийм концепц. Урдны усны нитратийн гараад эсвэл асуудал гараад байгаа. Энэ нитратын уулын одоо одоо ямар их үсгээр ингээд байгаа юм. Нааштай гэдэг ямар одоо жаагүй юм сэтэр юу гэдэг үзэг. Энийг бол би ус ашиглалтын мэргэжлийн байна. За тэгэхээр манайх хаягдл усан манай усны хяналт шинжилгээний хэлс энэ асуудлыг бол шийдвэрлэдэг. За хаягдл усны дүгнэлт гаргадаг. Зүгээр би өөрөө зүгээр ерөнхий байдлаар одоо бол жишээлбэл хүмүүс одоо ус бохирдуулж байгаа аж ахуйн нэг жиргэг бол одоо халимг дэжийн сарц гэж одоо 2 удаа авах хэрэгтэй тийм. За тэгээд аваад одоо энэ нөгөө бодис аюултай бодис байна. Одоо хэд хэмжээний одоо ямар
хэмжээтэй байна гэдгийг ингэж тодорхойлуулах ёстой. Тэгээ аяг тусны дүгнэлт агуулгахдаа одоо энэ шинжилгээний дүнгээр ингэж нөгөө дүгнэлтийг агуулдаг. Хэрвээ энэ шинжилгээ хийхгүй байх юм бол одоо жишгээр одоо бодож арай нөгөө шинжилгээнээс илүү одоо төлбөр авах болдог байлээ. Өөрөөр хэлбэл одоо ус хэрэглэж байгаа тийм бохирдуулж байгаа хэр хэмжээгээр хэрэглэж байна, тэр хэмжээгээр одоо төлөвлөж байна гэсэн ийм зарчмаар явж байгаа. Тэгэхээр ус хурдуулсан төлбөрийн хууль 2012 он батлагдаад ингээд 19 оноос нэмэлт өөрчлөлт ороод хэрэгжээд явж байгаа. Тэгээд сүүлийн нөлөөний үнэний төлөвийн төслөөр ийм төсөл маань хурдаар хязгаар болж одоогоор улсын хэмжээний 28 шинжээ шийдсэн хангалттай биш гэж боддог. ийм төсөл байгаа юу гэсэн. Одоо бас нэг юм байна. 19 оны үеийн төслийг мэдэх юу асуудал мэд хэрэгтэй холбоотой зөвлөгөөгөө үндсэн хуулийн 6-аар байна. Газрын эрх ашигтай холбоотой. За энэтэй холбоотой үндсэндээ 9 заалт үйлдэл орсон. Ямар байдлаар нийлүүлэх юм. Дээр одоо яг орон нутгийн иргэдийн засаг байгууллагууд ямар үр дүнийг маш тодорхой байдлаар үүргэжүүлэх болсон. Тэгэхээр энэ асуудлууд юу гэдгийг үндсэн хуулитай холбоотой мэдгэрийн тохиолдол энэ хуулийн өөрчлөлтөд орсон. За ингээд өсөлтөө тэнцвэрийг өсвөл яамны вебсайт нээлттэй байна. Өөрсдөө татаад үзэх боломжтой. За нөгөө талаараа та бүхэн сайн анзаарсан бол түрүү онцлогоор ярьсан. Энэ 28 шинжээч нэмэх нь хүндлэнгийн мэргэжлийн шинжээч гэдэг юм бий болж байна. Ихснээр одоо юу гэдгийг яг одоо хүндлэнгийн мэргэжлийн хүмүүс ажилладаг. Одоо хэмжээний бас ачаалтыг бууруулах энэ төслийг өгч. За нөгөө талаасаа хууль хэлцээ орохоор чинь Орчестгийн хадгалтай хэлцүүлгийг дууссан. Бүхяндаа саналыг авсан. Хууль зүйн болоо сангийн анхаас сэнэтрийн хавтанаар хэлцүүлэх зөвшөөрлөг өчлөөлөн гарлаа. Тэгэхээр бид үндсэндээ нэгтлэн юм бидний харагдсан сэнэтрийн хавтанаар хэлцүүлж байна. Энэ одоо хуулийн өөрчлөлтөөр одоо бас нэлээд бас олон асуудал шийдэх нэлээд болчихсон байна. Энэ асуудлууд бас бүрэн хэмжээ шийдэгдэх байна. Бид хэрэгтэй холбоотой нэг төслийн менежмент үүргийг танилцуулсан. Биднээс болоод мэдээж мэд хэрэглээ бол ихэнх зайлшгүй зүйлээс цаана ингээд нөгөө судаас тэрийг зөвшөөрөх гэж ойлгодог танилцуулдаг. Хүндрэлүүд байдаг. Энэ тал дээр ихэнх зүйлсүүд ялангуяа утралж явсан нь ийш нь өөрчлөлтүүд ямар зохицуулт хийж байгаа вэ? Юу гэж байна? Тэгээ одоо гэсэн байгаа төслийн харсан дээр яг энэ ханаагчсан талдаа болсон. Ямар ч байсан төслийн зохицуулт нь одоо яг таны хэлдэг хүндрэл нь бидний удаа тогтоод авахтай байдаг гэсэн. Тэрнээс өмнө ч гэсэн энэ мэдээллийн хангалттай орнотгийн иргэдийн хэлцүүлгээ хийдэг, хуулийн хөтөлбөрөөр хөгжүүлдэг, 19-ний авдагтай олцсон гэдэг дамжуулаад явдаг байсан. Тэгэхээр бид нар нэг практик дээр бодит юу гэдэг вэ гэхээр яг үнэлгээний тухай хууль, үнэлгээ боловсрол журмынхаа дагуу мэргэжлийн экспертүүд энэ үгийг хийчихэж байгаа. Яг агуулгаар эргээд мэргэжлийн экспертүүд санал зөвлөмжөө энийг хэрэгжүүлээрэй гэж хүсэж байгаа. Тэр иргэдэд мэдээлэл, иргэдийн саналыг бас тусгаад байдаг. Түүнээс тэр тогтоол гарснараа ямар нэгэн одоо үнэлгээний чанар сайжрах ч юм уу одоо илүү одоо эрэг үр дүн гарч ийна гэдэг зүйл бол байхгүй. Тэгэхээр энэ маань зүгээр л нөгөө үйл явцыг удаашруулах, тэмээ зөвшөөрөх гэж ойлгох нөгөө буруу ойлголтыг бид одоо засгаад нэлээд олон жил яваад чадсангүй шүү дээ. Зөвшөөрөх гэж зөвшөөрөлтөөр нөгөө иргэдийн урлагийн дараа бүгдээрээ нөгөө тал талаас нь барьж идчихгээд нөгөөх нь одоо хурдаа хурдуулаад хурдсан бол хуулиараа тогтоолоо гаргах үүрэгтэй байгаа гэдэг. Харамсалтай нөгөө айгаад одоо тогтоолооч гэж хэлдэг ийм зүйлээс энэ бас мэдээж маш олон төслүүд үйл ажиллагаа эхлэх үргэлжлэх хугацааг бол маш олон жилээр сонгосон
бүрэн оруулалтын хувийн хэмжээний мэдүүлсэн, эдийн засгийн алдагдсан боломжийг яриад маш ихтэй. Тэгэхээр үндсэн бидний журмын зорилт нэг байсан бэ. Зохицуулалт нь одоо юунд зорж ирсэн бэ? Иргэдийн нэг ихээр анхыг зорьсон, тэрийг баталгаажуулахыг зорьсон. Тэргээд ажиллахгүй байгаа бол засаг сайжруулах чиг гэдэг хэсгийг бол одоо манай санхүүс шодлон жил энэ хэсгийг тавьж байгаа. Тэгээд энийг бас одоо шийдэгдээ гараасаа гэсэн хүлээлттэй. Нөгөө талдаа бид нар бол байгаль орчны үнэлгээний тухай хуулийнхаа дагуу үнэлгээ гартаад түрүү илтгэж бид маш том одоо барьж явдаг олон одоо компаниудын гол одоо баг үнцэн үйлчлэгээр өдөртөд ашиглаад бичиг баримтаад явдаг. Эргээд энийг хэрэгжлийг хангах хүний нөхцөлтэй одоо компаниуд бол хоригдлын төсөөлөлд хэлцнийг байгуулж байгаа бол зарим компаниудын хувьд бол байгаль орчны асуудал үүсгэж байдаг. Геологийн юм өсөлт хуулиараа хаатай гэж заасан өөр хэрэгслийн үсгийг явуулдаг. Тэгэхээр нөгөө хууль тогтоомжийн хэрэгжил хангахгүй байна. Тэгэхээр яг энэ хариуцсан хэрэгжлийг одоо хуульчлаад өгч хабын хэрэгжлийг одоо хуульчсан шүү. Тэгэх юм бол нөгөө боноогийн хэрэгжил, бомтын хэрэгжил маань илүү одоо үр дүнтэй бодтой болох болов эдгээр нь гарч байгаа. Тэгэхээр түрүүн одоо итгэжлэрийн асуудал гэсэн энэ олон асуудал чинь мэргэжлийн инженерүүд хийх ёстой. Мэргэжлийн байдлаар хандж одоо энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэг. Тэр хабын инженер заавал байх ёстой гэдэг тийм сайхан өрчим хүчний хэмнэлтийн Монгол улс гэж одоо том аж ахуйн заавал өрчим хүчний хэмнэлтийн менеж өмнөх үүрэг хүлээсэн. Тэрнтэй хэн өндөр байгаль орчны тогтоож ярьдаг юм бол нэг тухайлсан үйлчлэл хайж байгаа. За тэгээд сүүлийн асуудлыг би сомонд авах энэ тодорхой үйлчлэл усвай, хурсвай, хэмжээ зэвэй юм тийм. Тэгэхээр би ингээд ажил дээр хөгжүүлж байгаа. Цаашдаа хийгдсэн гэсэн. Хэмжээний асуудлыг яах ёстой вэ? Энэ талаар тусгаж тавьдаг байсан. Тэгээд би ийм асуудал байна. Баярлалаа. Хин дээр бид үүрэг хүлээсэн байна тийм. Хэмжээний талаар хөгжингөө орнууд нэг үүрэг хүлээсэн. Хөгжихгүй орнууд нэг үүрэг хүлээсэн. Тэгээд бид нар хөгжихгүй орнууд учраас ажилтнууд бол чичтэй ухаалаас хөгжихгүй орнууд дээр дэмжих зардал үүсэж. Тэгээд бид энэ боломжуудаа илүү ашиглах хэрэгтэй. Тэгээд одоо энэ Монгол Улсын хэрэгжлээс санаачсан диплом модуль гिचмүүдээр чинь буцаагаад нөгөө хөгжиж шингэх процесс шүү. Тэгээд энэ хоёрыг бол төвчтэй байлгаж юм бол яг энэ хэсгийг дуртай хөгжиж хийж байгаа ойлгож. Тэгээд цааш ирээдүйд бид нөгөө ирээдүйн үеийнхаа юу хөдөлгөх ёстой шүү. Тэгээд энэ ирээдүйд цааш энэ болохгүй байхад бид яах ёстой вэ? Монгол Улсын нийт хэмжээг авах гэж баг. Гэхдээ нэг бүтээгдэхүүн ногдох хэмжээ хийгээд өндөр нэг хүн ногдохоор нэг бүтээгдэхүүн ногдохоор дотоодын нэг бүтээгдэхүүн ногдохоор өндөр болдог. Юу сүүгээр бид нэг капацитетыг харахад бол 1.8 кг нүүрс. Гэтэл Америкт юм уу Японд нэг капацитет харахад 0.9 кг. Бид бидний нөгөө техник технологи хөгжиж байна. Бид давуу тал асуудал шүү. Хэдийгээр хөгжлөөр хойно явж байгаа юм хүмүүсийн муу туршлагыг авахгүй байна. Техник технологи илүү дэвшилттэй ашиглах боломжтой. Тэгэхээр нөгөө шинжлэх ухаанд суурилсан, судалгаанд суурилсан үйл ажиллагаа хийх хэрэгтэй гэсэн юм. За үйл ажиллагааны хариуцлагатай тухай хүрээ түрүүн ихтэй 8,000 гаруй гар тухай гэж эзэн холбогдож байхгүй ихтэй таяг явуулсан гэж танилцуулж байсан шүү. Түүнээс 2,000-ийн нөхөн захидлын мэдээлэлд 2,000 гаруй мэдээлэл холбогдсон гаарын зүйлийг явуулж байгаа. Энэ маань нэг талаас сайхан мэдээж хүн хариуцлагатай ажил хийж байгаа юм шиг бодож нөгөө талаас хин нэгний хийсэн охир юмыг өөр нь аваач хийх нь зохисгүй зүйлтэй. Тэр энэ маань ингээд цаашдаа бүрийн хатан сайжраад хэвчээд хариуцлага хөгжих болов энэ хууль